Монгол улсын одоо авиачлаг сайхан хөгжмийн цоолж хуруу дарам цөөхөн шилдэг хормын эсрүүдийн нэг гончиг дамбын дарамзаг гэж Дорнот аймгийн уугуул энэ хүн энэ өргөн сэлэн гэдэг дугаал 50-аад оны үед зохиосон доо. Дарамзамтгаа бол 1947 онд одоо цэргийн ансамблд бол дагалдан дуучнаар бол орж исэн. Энийг хөдөөнөөс авчирч нэг тийм жижигхэн биетэй, том толгойтой, хөөрхөн цагаан хүү байсан. Жижигхэн биенээс гармааргүй тийм аргил сайхан хоолойтой байсан гэж манай Бадарчгаа дурсамжиндаа бичсэн бид тийм ингээд дагалдаа хөгжимчнөр ороо дараагаар нь өөрөө хөгжим зохиож Москвагийн хөгжмийн сургуулийг төгссөн. Одоо манай авиачлаг сайхан хөгжмийн зохиолч. Энэ хөгжмийн зохиолчийн нийтийн дуунууд бол ер нь ард түмний дунд бол өстой ардын дуушгал болсон байдаг. Бидний сайн мэдих болзоогоос ахуулаад одоо хичнээн сайхан дуунууд нь ард түмэн өнөөдөр ч гэсэн дуулаад яг л өнөө зохиосон юм шиг сэтгэл зүрхэнд аялж явдаг тийм сайхан бүтээл нь. Тэдгээрийн нэг бол яхахгүй өргөн сэлэнг. Монголын радиогоос буян шиг хичээр дамжуулаад бас дээр үеийн бичлэгийг ол сонссон. За энэ дуун дээр өргөн сэлэнг гэдэг доо маш энгийн мөртлөө их гоё аялгуулаг тэгээд аягүй гоё охтуудын ингээд олон хоолоос салсан тэр одоо дууралт энэ бүгдд их яг ингээд нийцсэн тохирцсон яг тийм дуу санагддаг. Эмэгтэй хүний хоолонд маш гоё тохиромжтой. Тэгээд эмэгтэй хүний тийм уран нарийн хоолоогоор ингэж хоршиж дуулсан байдığım байлаа. Тэгээд тэрийг сонсож жагаад тэр стилийн хадгалж үлдээд тэгээд тэрэн дээр өөрсдийнхөө бас Sweet Emotion-ы одоо хоолойн дууралт тэгээ орчин үеийн хоолой одоо салалт гэдэг юм уу те тэрийг өөртөө наалдуулаад тэгээд бас өргөн сэлэнгийн өөрийнх нь тэр гоё дээр үеийн хоолойны бас дууралтуудыг нэг алдагдуулгүйгээр ингэж хийсэндээ Чимбагийн маань найруулга яг өөрийнх нь бас гармон энэ дээр бол нэлээд нэмэгдэж орсон байгаа. Цэлэнг гэдэг бол эх орны маань хоймор хязгаар их осголын үлгийн нутаг, манай газар тариалангийн гол нутаг, энэ өргөн сэлэнг гэдэг дуугаараа манай тариаланчдын ахуй амьдралыг тэр байгалийн өсгөлн сайхныг одоо үгийн сайхан дээр аялгауны сайхнаар үнэн сайхан зураглаж чадсан тийм дуу юм да. Энэ дууг дуусан дуучид бол одоо одоогийн үндэсний дуужийн эрдмийн чуулга хуучнаар улсын ардын дуужийн чуулган эмэгтэй дуучдын чуулга, цэргийн дуужийн эрдмийн чуулган эмэгтэй дуучдын чуулга голцоо дуусан байдгийн. Тэгээд энэ дуу намар болохоор зэрэг тэр халиурсан тариа, тэр үйлсэн сайхан урсах сэлэнгийн долгио энэ бүгдийг ард түмний сэтгэл зүрхэнд зураглаж дуулж яадаг. She